За сайн байцгаана уу сурагчдаа, сайн байцгаана уу зөвчтэй. IMET сегмент систем дээр байгаа түвшин тогтоох шалгалтууд хэсэг хугацаанд төлбөргүй болсон тул хэрхэн оролцох тухай тайлбарлах гэж байна. За мэдээж системд нэвтэрсэн байх ёстой. Хэрэг нэвтэрсэн тохиолдолд таны нэр болон бүртгэлийн дугаар харагдана. За хэрхэн нэвтрэх тухай бичлэгийнхаа төгсгөл хэсгээр тайлбарлая. За нэвтэрсэн гэж бодох юм бол эхлээд онлайн сувилгасан төвчин дээр дарна. За ингээд энэ дотор зөндөө олон ангиллууд гарч ирж байгаа. За эдгээр ангиллуудаас төвшин тогтоох гэсэн энэ ангиллыг сонгоно. За ингээд бүх ангиудын төвшин тогтоох шалгалтууд гарч ирлээ. За хэрвээ та 9 дугаар анги байх юм бол энэ төвчин дээр дараад шууд сорил эхэлнэ. Сорилогсныхоо дараагаар энэ төвчин дээр дараад дөнгө харчин. Энэ дээр дарах юм бол ямар бодлогууд дээр алдсан байна, ямар бодлогуудыг зөв бодсон гин цаанаас нь гаргаад өгнө. За энэ төвчин дээр дарах юм бол бүх бодлогын нь бодолд нь харагдана. Хэрвээ та уцаар өгж байгаа бол шууд сорилынхаа нэрэн дээр дарна. Нэрэн дээр дарахад мөн адилхан ийм хуудас гарч ирнэ. Энэ дээр дараад сорилоо эхлүүлчихнэ. Ингээд дөнгө хараад ингээ хэмжлээ. За сорилууд нь яадаг вэ гэхээр 9 дугаар ангийн сорил дээр дарлаа гэж бодох юм бол 9 дугаар ангитай холбоотой 9 дугаар ангийн хүүхдүүдийн чадах ёстой бодлууд гарч ирнэ. За эднийг мэдээж төвтөр дээрээ бодно. Бодоод зөв гэсэн хариултуудаа сонгоно. Би бол зүгээр ингээд таачлаа. За энэ хэсэг дээр бол нөхөх хэсэг гэж байгаа. Жишээлх юм бол А цифрын оронд хэдийн цифр байх ёстой юм бэ? За Б-ийн оронд хэдийн цифр байх ёстой юм бэ гэдгийг ингэж нөхөж бичнэ. За энийг хэмжлээ ингэж нөхөж бичнэ. За гол нь анхааралтай нягхуур төвтөр дээр бодцоод дараад нь хариултуудаа дугуулах хэрэгтэй над шиг ингэж дугуулахгүй. За тэгээд дууссан гэж үзэх юм бол хариулгыг гэсэн төвчөн дээр дарна. За анхаарах зүйл юу вэ гэхээр энд цаг явж байгаа. Тэр цагийг дуусгахаас өмнө бодлогуудаа бодож дуусгана. Энэ болохоор дуусах цагийг илэрхийлж байгаа. 20 цаг 4 минут дуснаа гэсэн үг. За энэ бол хангалттай хугацаа байгаа. За тэгээ бодож дуусныгаа дараа хариугаал гэж байна. Хариулгыг хөөж асуух юм бол тийм ээ. За хэсэг хугацааны дараагаар хүлээж авлаа гэсэн бичиг гарч ирнэ. За буцах гэсэн төвчөн дээр дараад энэ хуудас гарч ирнэ. За энэ төвчөн дээр дарах юм бол дөнгүүд нь гарч ирнэ. За би хэдэн бодлого таагаад 16 оноо авсан байна. Хэдэн хүүхэд оролцсоноос хэдэн явж байгаа юм бэ гэдгийг ингээд харчин энд мэдээж бүртгэлийн дугаараар харагдах учраас таны нэр болон бусад мэдээлэл харагдахгүй. Бусад хүүхдүүд ямар төгснө мэддэхгүй гэсэн үг. За энэ төвчөн дээр дарах юм бол энэ бодлогыг алдсан байна гэсэн үг болоо нь. За ногоо нь онсон байна. Энд алдсан байна. Алдсан байна хэмжлэн гэж гарч ирнэ. За буцаж гараад бодолт гэсэн төвчөн дээр дарах юм бол за энэ бодлогыг ингэж бодоод ийм хариу гарах хэрэгтэй байсан байна. Энэ байх хэрэгтэй байсан байна. За энэ бодлогыг ингэж бодоод ийм хариу гарах хэрэгтэй байсан байна. Энэ бодлогыг хэмжлэн ингээ бүх бодлогынх нь бодол тайлбарууд байдаг учраас чадаагүй бодлогынхаа бодлуудыг уншиж ойлгох хэрэгтэй. Ер нь бол бодолд уншиж ойлгоно гэдэг бол ер нь бол маш сайн сургалтын арга байдаг. За ингээд бүх ангиудын төвшин тогтоох шалгалтууд төлбөргүй байгаа. Хэсэг хугацаанд бид удахгүй бүрэн онцлогооны систем төлөв ажиллаж байгаа учраас тэр солиодыг төлбөргүй болгосон байгаа. Тэр төлбөргүй болгосон хугацаанд нь сайн ажиллаж үзээрэй. За манай бүх сорилын бүх бодлогууд нь бодолтой байдгаараа маш том доотлолтой. За ингээд нэвтрэх тухай хэрхэн нэвтрэх тухай тайлбарлая. За анхлаад системд ороход бол ингэж харагдана. За энэ талд нэвтрэх бүртгүүлэх гэсэн хоёр төвчөн. Энэ төвчөн дээр дараад өөрийнхөө мэдээллүүдийг тавтаад за энд нь бол мартахааргүй нууц үг өөртөө зохиож оруулна. Энэ үгээ энд нь дахиад тавтана. Энийг мартахааргүй аюул амархан юмнууд оруулсан зүгээр байдаг. За ингэж бүртгүүлчихэд нэвтэрч болно. За тэр тохиолдолд жишээлх юм бол би энд нь саяныхаа бүртгүүлсэн мэйлэгээ доотлолт нь нууц үгээ бичиж нэвтэрч болно. За бүр амархан арга гэх юм бол энэ хоёр дээр дараа шууд нэвтэрч болдог. За хүн болгон Google ашигласан мэйл хаягтай байдаг. За бас хүн болгон Facebook-тэй байдаг. Энэ дээр дарангуудаа өөрийнхөө Facebook болон нууц үгээ хийгээд Facebook-ийнхаа нууц үгийг хийгээд нэвтэрчин. За энэ дээр дарах юм бол Google-ийнхаа Gmail-ээ бичээд бас нууц үгээ бичээд цаанаас нь автоматар энэ нэгтчихдэг. За жишээлх юм бол Facebook ашиглан нэвтрэх гэх юм бол за нэвтрэх үү гэж асууж байна тийм ээ гэх юм бол
ингээд шууд автомат нэвтрээд ордог. За ингээд нэвтрсний дараа бид нэр сорилууд хийх боломжтой болно, хичээл үзэх боломжтой болно, сурталаад автсан бүлэнгүүдийг ашиглах боломжтой болно. Бид нарыг нь өөрсдөө ороод сонирхоод үзээрэй, төлбөргүй юм зөндөө байгаа. За дахиад хэлэхэд төвшин дотоо шалгалтуудыг өгөхийн тулд онлайн сорил руу ороод төвшин дотоох гэж ороод за эдгээр сорилууд ногоон өнгөтэй байна гэдэг төлбөргүй байна л гэсэн үг ингээ хийчихнэ. Бусад зөндөө олон сэдвийн сорилууд байгаа. Бид тэр рүү орж агаад бусад сорилуудыг ажиллаж болно. Ингээхийн тулд манай S эрхийг олж авах шаардлагатай байдаг. За бусад дэлгэрэнгүй мэдээллүүдийн доогуур байгаа энэ жишээлбэл ашиглах заавар гэж байна. За энд нь S эрх авах төвч байна. За гэх мэтлэнгээр энэ төвчөн дээр дараад энэ видеонуудыг үзээд S эрх авч болно. За та бүхэнд амжилт хүсье.